За тэгэхээр одоо өнөөдрийн бичлэгээр би та нарт яаж үзүүлэх гэж байна гэхээр зөөр хараалцсан эфэл дээр ямар нэгэн дуу зүгээр бичиж үзмээр байвал яг яах ёстой гэдгийг чинь би энд тайлбарлаж өгье. За тэгэхээр яах вэ гэхээр хараалцсан битээ оруулах ёстой. Хараалцсан битээ оруулахын тулд чи заяа YouTube-ээ эхлээ бит олох ёстой. Бит олонгуудаа энэ share гэдгийг ингээд нэг copy хийх ёстой. Тэнгууд white YouTube to MP3 гэдэг сайтууд руу ороод энэ дээр бичин заяа. Тэгвэл ингэн заяа. Одоо ингээд энэ нэг линк бичлээ заяа. Оо shit энэ биш шүү. Энэ. Оо юу даунлоод вэ? Ингээд энийг copy-дэж авлаа заяа. Тэнгуүтээ чи ийшээ орон заяа. Ийшээ орлоо my download my. За download заяа. Тэнгуү чи ингээд юун дээр нэг фолдертай байх хэрэгтэй заяа. Desktop юм уу хаалцна компьютерийнхаа хаана нэгтэй нэг фолдертай байх хэрэгтэй. Тэр фолдер руугаа энэ MP3-а хийн заяа. Тэгээ my arm as-аар шат ингээд type би ингээд энэ дээр beats гэсэн байна заяа. Тэнгуү чи ингээд энэ beats байгаа энэ харьяа байгаа штэ. Энэ beats чи одоо ингээд байгаа заяа. Энэ дээр дарна заяа. Одоо ингээд Windows 10 бол энэ дээр дарна. Ингээд beat-ний энэ яг beat-тэй фолдер чинь компьютер чинь одоо storage-ны яг хаана байгаа вэ гэдгийг нэгээр харна. Тэнгүүтээ энийгээ copy-дэж авна заяа. Энийгээ copy-дэж авлаа. File руу орж илээ. F10 эсвэл file. Энэ дээр options file settings. Тэгээ энэ дээр одоо энэ дээр хаягнууд бичин заяа. Энэ хаягнууд тэгэхээр адилхан харагдж байгаас нөгөө саяны copy-дэж авсаа ихтэй. Ягаад тэгэхээр энэ нь болохоор ингээд тэр компьютер дээр хаана байгаа файлыг энэ файл руу татаж оруулах юм бэ гэсэн юм утгатай. Тэнгуүс энэ копидод авцсан энэ дээр ингээд биччихэн заяа. Paste энэ дээр маа. Ингээд орж ин заяа. Тэгэд ингээд оруулчингууд чиний ингээд зүүн тал чинь ингээд тэр нөгөө нэг десктоп нөр байгаа фолдер чинь нэртэй фолдер иш ороод ирнэ. Ингээд энэ браузер гэж байгаа байхгүй. Орж ирэнгүүт нь браузерын дээр refresh дарлаа энд байна шүү дээ. Тэнгүүтээ браузер чинь алга болсон байвал энэ харуулсан энэ дээр байгаас энийг дарна. Тэгээд энэ дээр бит ингэж орно заяа. Тэгээд саяны татсан бит чинь дээр ороод ирэх болно. За ингээд search. За тэгснэ энийхээ BPM-ыг олох хэрэгтэй заяа. BPM-ыг олохдоо юу энийг би нэг space урчлаагүй шүү. За BPM-ыг олохдоо заяа. YouTube-ний чинь доор description-с дээр 110 гэж байгаа эсвэл байхгүй бол чи тэр файла tune beat гэдэг key finder гэж хайнгуудаа орж ирээд тэр beat-ийг хийчихэн заяа. Ингээд drag ингээд оруулаад чихэн заяа. Тэнгүүд энэ чинь 110 гээд тэгээд ямар minor fucking minor G minor major гээд ороод ирнэ. Тэгээд BPM нь 110. За тэр энэ 110 BPM заяа. Тэгээд энэ дээр энэ байна. Энэ харж байна уу? Дээш доошоолоос энийг ингээд дээш доошоо олгоо 110 дээр тааруулнаа. За ингээд ай чинь FL Studio-гийн project-ний чинь BPM-тэй таарчлаа. Одоо тэгэхээр яах вэ гэхээр хайлтсан микрофоноо оруулнаа. Микрофоноо оруулахдаа F10-аа дарна. Аудио тэгээ юу яхаа сонгоно. Чимэд ингээ харилцсан интерфейс гэж зүйл байгаа бол интерфейсээ холбоо тэрэндээ нэг чигүүч холбоод микро холбоно. Тэгээд зөв хаалцсан би бол as I for all the SEO гэж ашигладаг байгаа. Ингээ whatever you using okay тэгээд ингээд оруулчин. Тэнгүүтээ ингээ mixer channel-а дарчин. Тэнгүүт ингээд empty ингээд insert 1 2 2 3 гэж сонгочихсон заяа. Энд чинь ингээд чиний audio input-уудын ингээд зам гэсэн үг заяа. Окей. Тэнгүүтээ одоо би бол энэ дээр нэг because ярьж байгаа байхгүй юу? Энэ дээр чи өөрийнхөөгоо энэ дээр none гэж байгаа. Энэ дээр ингээд my сонголоо external input only. За ингээд чиний микрофон чинь одоо би сэний ороосаа чинь жоохон суулнаа нууцлаа гэж байна. За тэгээд юм байна. За тэгээд энэгөөрөө оруулаад шууд дуулж эхэлнэ гэсэн. Тэгээд энийг ингээд assign to new audio track гэж хийн заяа. Тэнгүүтээ энд чинь ингээд чиний энэ зам энэ одоо юм track use track whatever this shit okay. Энэ track-ын дээр чи хоолоогоо бичих байхгүй beat-эн дээр. Оо тийм ээ. За тэгнэ. Тэгчээд энийг дарах юм бол рекорд хийхэд бэлэн болно. Энийг дарахгүй бол рекорд хийхэд бэлэн болохгүй гэсэн үг заяа. Тэгэхээр чи шууд энэ дээр ингээд шууд дуулаад эхлэх нэ. Энэ рекорд товчоо даран заяа. Энэ 3 2 1 3 2 1-ийг насаачаар ингээд рекорд дараа space дараа эхлэлийн араас
Хайлтсан 3 секунд хүлээдэг байхгүй юу? 3 нэг BPM-ын tap. За тэгээд энэ дээр хоолоогоо бичээд эхлэх нэ. Тэнгүүтээ шам preset агаад preset оруулсан заяа. Preset-үүд нь хоолойны эффект, чинь эффектүүдээ энэ дээр нэмэн заяа. Тэгснэ маа надаа ингээд нэг preset байгаа. За ингээд оруулчихж байгаа. Тэнгүүтээ оруулсныхаа араас нөгөө input нь алга болчихдог. Буцаа non болгож байгаа. Буцаа ингээд оруулганд ороод ирнэ. За одоо би болохоор ингээд шууд юунаасаа ярьж байна. Саяны оруулсан preset-ийнхээ юугаас ярьж байна. Харуулсан автон унтраагаад юм байж нэг унтраагаад заяа байж. Өөстө. Ингэнэ. За тэнгүүтээ бла 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 бла. За тэгээд чи энийгээ дарах юм өөрийгөө сонсохгүй нэгээ дарах юм өөрийгөө сонсно гэж. За ингэж чингүүдээ шууд энэ улаан болцсон. Тэгээ space-ээ дараад тэгээ 3 2 1-тэй шууд эхлэх нэ. Ингээд явж байгаа л ер нь extra beat чинь нэг. Эй. Ингэж дөө нэг эффект ингэж бичээ сонсчихлоо чам зэрэгтэй. За ингэж дуу бичдэг байх. Beat нээр чангаж сонсоллоо. Тэгээд ардаа тэгээд энэ бүр рекордо буцааж унтраан заяа. Унтраагаад н playback-аа сонсон заяа. Fucking бичсэн аудио. Эй, ингэж дуу бичдэг юм аа миний хөө FL дээр. Ингэж бичээ сурчвал ерөн чам тэрэгтэй. За ингээд энийгээ дээр доор нь болохоо зүгээр яг хамгийн ихэн зүгээр л рекорд дармаар байвал ингээд хийчих болно. За би ингээд яг одоо сонсож байгаа шиг ингээд худлаа өнөө эффектүүдтэй гоё болгоцсон аудио та сонсож байгаа. Гоё болгоцсон аудио та нар сонсож байгаа байхгүй юу? Тэгээ наад шиг сонсомоор байвал тэгээд ийм болгомоор байвал тэгээд би микс худлаа өөрийнхөө мэддэг чаддаг юм азаагаа бичлэгэж болох л. Одоо би ямар ч эффект гол ингэ сонсож байгаа заяа. Hey, байна уу? Амар цаанд байж энийг recording software таалдаа тахаа. Тэгээ хайлтсан эффектүүд нэмээд би ингэ сонсож байгаа заяа. Тэгэхээр ингэж жоохон сурмаар байвал тэгээд тэгээ мэдгүй whatever you say. Mix comment бичихгүй тэгээд юу юмараа дуртайгаа л.